Сүүлийн үед улсын хурлын гишүүн Батболготой холбоотой олон таагүй мэдээллүүд гарах болсон. Ялангуяа түүнтэй ойр дотно ажиллаж байсан олон хүнийг хууль хяналтын байгууллагаас шалгаж, заримыг нь цагдаа хорж шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм а. Тухайлбал шинэ төмөр зам төслийг хэрэгжүүлэх явцдаа их хэмжээний мөнгө угаасан хэрэгт холбогдуулан зам тээврийн яамны төрийн нэрмжгийн даргасан Батзаяа болон Солонгосын Samsung гэсэн энтити компанийн захирлыг энэ хэрэгс сэжигтнэр татан цагдаа ороод байсан. Мөн Liberty Partners компанийн захирал Ганбаатыг ч олон улсад ирээд сурвалжлаад байгаа юм. Тэгвэл саяхан улсын хурлын гишүүн Батболгын туслах байсан төвшин жаргал гэх эмэгтэйгч сайн шандын аж үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхдээ албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж улсад онцгой хэмжээний хохирол учруулсан хууралт бичиг баримт үйлдсэн хэрэгээр шалгаж талсан сэргийлэх арга хэмжээг аван цагдаа ороод байгаа үлээ. За нэг өсөндөө Батболгова түүний нөхөдтэй холбоотой олон хэрэг инхүү ар араасаа гарч цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа нь олонний анхаарлыг ихээр татаад байгаа гэхэд болно. Гэсэн ч хуулийн хүрээнд явагдаж байгаа дээрх хэрэгүүд дээр улс төрчид хөндлөнгөөс нөлөөлж хэргийг хэд улс төржүүлэх ажлыг санаатаагаар зохион байгуулж байгаа үйл явдал ажиглагцаараа тодорхойлбол энэ хэргийг улс төрийн зохион байгуулалтад хэлмэгдүүлэлт гэдгийг улсын хурлын гишүүн Батболго зохон тэмдэглээд хуулийн байгууллага хууль зөрчиж байна гэдгийг ч мэдэгдэж байсан удаатай. Би өөрөө очиж шалгуулсан. За шалгуулъя. Яагаад гэвэл намайг тойрсон хүмүүсийг тамлаад байгаа бол би тэр асуугаад байгаа юм чи бүгдийг нь асууя гэд тэр бүх материалын ганц хөтөөр аваачаа бүгдийг наабайг өгсөн. Энэ шалгалт бүх юм тодорхой байгаа. Ингээд юм гарахгүй болохоор нь одоо өөр юм руу орж шít. Энэ бол төмөр замтай холбоотой. Төмөр замаас юм гараагүй. 5 сар шалгалаа. Шалгаад ах юм юу гэдэг. Эдсэн уус юм байхгүй. Энийг бол арга хувьсаач мөнгө гаргаа явж ирсэн байна. Золмоор улсын хурлын гишүүн Батболго хууль зүйн сайд дорлогч авт өөрийн гар үсгтэй алтан бичиг хүргүүлж дээр хэрэгт хяналт тавьж ажиллахыг хүссэн. Уг хүсэлтийн дагуу хууль зүйн сайд цагдаа ерхийн газар шүүх прокурорын байгууллагын дарга нарт дээр хэрэгтээ бичлэн хяналт тавихыг үүргэсэн алтан бичиг хүргүүлсэн байдаг. Түүнчлэн энерги хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдож байгаа албан тушаалтнууд улсын хурлын гишүүдд үүгээр зогссонгүй. Тухайлбал улсын хурлын гишүүн Эрдэнэ Чимэг уянган нарж хөхүүл хөвгтэй эмэгтэйг цагдаа орсон цагдаагийн байгууллага түүнийг удирдах байгаа удирдлагуудыг буруутгасан мэдээллийг хийгээд амжсан. Улмаар улсын хурлын гишүүн уянга дээрх хэрэгтэй холбоотой асуудлаар хууль зүйн сайдтай утсаараар цагдаагийн байгууллагын даргад хариуцлага тооцох асуудлыг ч хэвлэлээр нэг ярьж сенсацлаад амжсан юм а. Чингис дарга тэгж хэлж байгаа байхгүй юу өдөөс? Чингис дарга тэгтээ худлаа хэлж байгаа маань ч 3 настай хой бэлээ хөвгтэй байгаа гэж хэлсэн. Тэгээд сайдад хүртэл худлаа мэдээлэл өгөө явсан юм шүү дээ. Тийм. Тэгээд одоо яаралтай юу арга хэмжээ ав. Та нарын бичиг цаас хамаагүй одоо хүүхд хоол гэж хэллээ. Арга хэмжээ авъя л гэж тэрэн дээр нь хэдүүлээ нэг анхаарал тавихаас. Тэгээ энэ тэрний баталжаад болохоор шүү гэж хэлсэн. Харин чи одоо өрсөн. Арай явцсан. Наад шаатлаач нэр хаан тавьсан юм одоо. Цагдаагийн яг чиглэлээр явчих юм байж. Одоо шүүх рүү хандах ёстой юу? Эсвэл энийг хариулъя гэж процессын самбыг болохоор аваад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр орж байгаа болохоор гэж бас болохоор байхгүй. Тийм байдлаар баталж өгч байгаа шүүгчлээ байхгүй. Харин тийм системээр юм заваа юм болчихсон. Ямар юм дээ надад. Би Чингис даргатай ярьсан. Та бас яриад нэг анхаарал одоо тавиадгаарай. Цагдаагийн байгууллага шалгагдаж байгаа дээрх хэргийн мөрдөх ажиллагаа прокурорын хяналт шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн улсын хурлын гишүүдийн бөөхөж үүгээр зогссонгүй. Тодорхойлбол улсын хурлын даргын их бол Баян-Онгор аймгийн иргэд төлөөлөгчтэй хийх уулзалтынхаа үеэр дээрх хэрэгтэй холбоотой ийхүү ярьсан юм а. Улс төрийн сонгуульд нөлөөлөх зорилго агуулж байгаа бол арчил намын дарга үг хэлхээс өөр аргагүй байдалд орно. Хуулийн байгууллагыг улс төрийн зорилгоор ашигладаг юм бол одоо хуучирсан байна. Хуулийн зорилгыг хуулийн байгууллагыг өөрийнхөө хувийн ашиг сонирхлоор хамгаалдаг ийм улсууд байна. Тэгээ ийм үйл хөдлөх улсуудыг хуулийн байгууллага хөөж явуулахгүй бол арга хэмжээ авахгүй бол энэ юм чи үргэлжлэл байна. Тэгээ би энэ үйл хөдлөх хуулийн байгууллагад ажиллаж байгаа компани гар улсуудыг зайлуул гэж энэ улсуудад бол хэлсэн. Зайлуулахгүй байгаа. Их сурвалжийн мэдээлж байгаа улсын хурлын даргын их болд хууль зүйн байнгын орооны дарга Ганбаатад үүргөгч нэн дөр ажлын хэсэг байгуулан цагдаагийн ерхий газарт шалгалт оруулахыг шаардсан гэх мэдээлж байгаа юм а. Хууль зүйн сайд дорлогч байгаа улсын хурлын ажлын хэсгийн дүнэлт сөрөг гарвал засгийн газрын хуралдаанд цагдаагийн ерхий газрын дарга Чингисийг огцруулах асуудлыг хилцүүлэх талаар тохирсон тухай яриач төрийн ордонд яригдсаар байгаа юм. За энэ хүрээнд улсын хурлын хууль зүйн байнгын орооны дарга Ганбаат хууль зүйн сайдад алтан бичиг хүргүүлсэн талаарх мэдээлэл гарсан. За улмаар хууль зүйн сайд дорлогч ав шүүхийн ерхий зөвлөл улсын дээд шүүхийн ерхий шүүгч нарт хүний эрхийг дээдлэх чиглэл өгсөн явдал шүүмжлэлийн бай болж байгаа гэхэд болно.
Учир нь шүүхийн хараат бус ажиллах эрхэд ямар ч албан тушаалтанд нөлөөлөх, чиглэл өгөх эрхгүй. За улсын хурлын гишүүн хууль зүйн байнгын орон Ганбат ардчилсан намын Монголын ардчилсан холбоо практикт харьяалагддаг. За түүнчлэн улсын хурлын гишүүн Батбуулгын байр суурийг хүлээн зөвшөөрч дагдаг улсын хурлын гишүүн Эрдэнэчимэг, улсын хурлын гишүүн Уянгнаар цагдаагийн удирдлагыг огцруулах агуулга бүхий шүүмжилсэн шаардлагыг албан бичгээр гаргаад байгаа нь хуулийн салбарын түүхэнд мөрдөх ажиллагаанд хууль тогтоох дээд байгууллага улсын хурал хөндлөнгөөс оролцож байгааг буруутгах хүмүүс ч цөөнгүй байгаамаа. Улсын хурлын гишүүн байна уу, сайд одоо цагдаа ерхий газрын дарга байна уу, энэ яг мөрдөн байцаал иргэн байцаалд оролцох, шууд оролцох ирэхгүй. Мөрдөн байцаагч маань хэрэг шалгаж явах явцад энэ хэрэг маань улс төр боллоо, энэ хөндлөнгөөс яаж энэ бодлууллаа гэх мэтээр хэрэг шалгаж байгаа мөрдөн байцаагч шууд бусаар гэж нөлөөлөх ийм орлогуудыг улс төржүүлэх гэдэг юм. Ийм орлогуудыг хийхгүй цагдаагийн байгууллагыг зөвхөн ажлыг хийлгээд хэргийг шалгуулаад гэж өсөж байгаа байхгүй юу? Замартаач улсын хурлын сонгуульд өгч байгаа энэ цаг үед хуулийн байгууллагыг толгойлж байгаа сайдаас нь эхлүүлээд намынхаа нэр нүрийг хамгаалах гэсэн явааргүй нам хүчирхагчид олонний анхаарлыг өөртөө татах гэсэн улс төрийн шоучдаас эхлүүлээд олон улс төрчид цагдаагийн байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож нөлөөлөх гэсэн оролдлогыг хийж байгаа нь дээрх үйл явдлуудаас тодхон харагдаж байна.